Өглөөний мэнд дэлхийн өглөөний мэнд Улаанбаатар дэлхийн монголчуудын ЭМЖЛ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчданд баярлалаа. 7 өнөө бүрийн даваас баасан гарах 7 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун болон цэцэг нар хамтран хүргэнэ. За найруулагч Арчимбат ажиллаж байгаа. Өнөөдрийн манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ менопаузыг хэрхэн авах вэ? Үрээтэй менопауз хамтран ажиллаж байна. За мөн хиймэл уян суурилсан иргэнээ хамгаалдаг e-Mongolia аппликейшн хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан. Өглөөний мэнд Аргунаа сайхан амарсан уу? Сайхан амарсан. За өнөөдөр чинь 2025 оны 6 сарын 5-ны сайхан өдөр тохиож байна. Энэ он гараа 156 дахь өдөр бол за он тусгаад 209 хоног үлдсэн байна шүү. Үргэлжлүүлээ цагийн гарын мэдээллийг танилцуулъя. За өнөөдөр өдөртөө 20 5 градусын дулаан, маргааш буюу баасан гарагт өдөртөө 20 8 градусын дулаан бол бян барагт өдөртөө 24 10 градусын дулаан, харин нэм гарагт өдөртөө 26 7 градусын дулаан бол эрэгт аваа гарагт өдөртөө 21 градусын дулаан байх нэ. Ерөөсөө 20-с 26-гийн хооронд хэлбэлцэж байна. За тун тухтай байна. За 25-аас дээш болохоор би л ер нь тухгүй тааж явцдаг 20 бол болж байна. Онц чамд сайн дүндээ. Зүгээр танилцуулж байгаа би сайн болснаас. 25-аас дээш гараад ирвэл одоо яана. За өнөөдөр дэлхийн 6 сарын 5-ны өдөр бол дэлхийн байгаль орчны өдөр гэж явдаг юм байна. 1972 оноос хойш инхүү 52 жилийн турш тасралтгүй нэгдсэн үндэсний байгууллагаас зориулж тэмдэглэж байгаа. За ийм өдөр. За анхны 1972 онд Стокгольм буюу Шведийн Стокгольм хотод хуралдаад за эндээс одоо эхлэлтэй энэ одоо дэлхийн байгаль орчны өдөр жил болгон ямар нэгэн сэдв барьж авч ярьдаг. За одоо тухайлбал 1976 онд онцгойлбол Канад усны жил гэж зарлж исэн бол 77 онд яг тухайн үедээ хамгийн асуудалтайсан хосооны давхархын жил гэж зарлж исэн байна. За гих мэт юу нь бол жил болгон зарладаг. За энэ удаагийн 2025 оны хурал Өмнөд Солонгост болж байгаа. За манай бүс нутагт болж байгаа маань их ойрхон болж байгаа. Дэлхийд даяар эхний одоо энэ жилийн хамгийн гол байгаль орчин зорилго бол хунцар хаягдлыг дуусгах яам буюу ending plastic pollution гэдэг өрөө тавьж байгаа юм. За хунцар хаягдл бол үнэхээр бас асуудалтай байгаа. Үнэхээр бас олон асуудал дагуулж байгаа. Байгаль орчинд бол хохирол учруулж байгаа. За энэ хунцар хаягдл чинь бид нар бол 1 секунд хэдэн секундын дотор угаал хайдаг бол байгаль орчиндөө багадаа 500-аас 1000 жил зарцуулж иж шингэдэг. За энэ одоо шингэх орондоо олон байгаль орчны амьтдын орон зайг эзэлж за тухгүй байлгаж бохирдуулдаг ийм зүйл. За энтэй бол ерөөсө хүн төрөлхтөн нийтээрээ одоо энэ жил бүр дуусгая гэж байгаа. За ер нь бол хунцар хаягдaltaй тэмцэх арга аргачлалууд бол гарч байгаа. Тодорхой хэмжээнд л амжилттай байгаа. Энэ өдөр бол бүр нэг мөр дуусгая гэдэг юм зорилго тавьж ирсэн. Тэр сонирхолтой хэлэхэд дэлхийн одоо байгаль орчны өдөр Монголд болж исэн. Улаанбаатар хотод 2013 онд болж исэн. За энэ өөрөө reduce your footprint буюу бод эд хадгал гэсэн уриалтайгаар Улаанбаатар хотод бас энэ одоо уулзалт нь энэ өдөр нь бас тохиож исэн юм бэлээ. Зөө. Уун сайхан юм шүү дээ. Тийм 2013 гэж 12 жил. Саяхан. Цаг хурдан байна шүү. Манай Чимбо орж ирэхдээ сая дуу алдал ямар хурдан өнгөрч байна. 4 дахь өдөр үлээ гэл. Толгой нэрэг зорж. Маргааш нэг ажиллаад 2 хоног амарлаа да. Тэстэ чи гэдэг нэгдэх хагасаа л гэж өнгөрөөд энэ хагасаа бүтэнсээ нэгдэх гэж өнгөрөөд байх юм. Сув дундрах тэгэхэд энд 42 хим байна гэж Сауди Араб. Oh my god. Ай карамба. Түрүү жил юунд явж байгаа юм шиг лээсэн байна. Туркид явж байхад яг иймэрхүү градустай байсан. Би зүрхэнд орсон шүү. Одоо яна Япон Монгол амар олон баг. Би айгүй сонирхт тэгж амар халууцаагүй шүү дээ. Хүдэнсээ үнэл. Би бас цус багталтай болохоор дандаа дараа явж идэг байхгүй юу? Дандаа дараа явж идэг. Миний ч одоо ингээд халууцаад бүхэнд яагаад бүгчмдөд байхгүйс тараалтих л төө. За дараагийн мэдээлэл рүү орхойлаа. За тэгээ. За өнөөдөр түүхэн дүрсэн алдартай хүн би 2 үний талаар ярина. За манай бүхийн барилдаан дандаа л гадныхын ирээ төрүүлээд байвал яах вэ? Ямар санагдах вэ Аргунаа? Тэгэл
Мэдгүй үзгээл болно доо. Ерөөс амжилт гарвал үзэл амжилт гарахгүй бол үзгээл ч тийм. За өнөөдөр Петер Кайзер гэдэг энэ хүний талаар ярина. Энэ бол цас чарганы домогт уралдаанч хүн юм байна. За 1987 оны 6 дугаар сарын 5-нд Аляскад төрсөн. За тэгээд Аляскийн уугуул хүн юм билээ л дээ. Энэ хүн яагаад алдарсан бэ гэхээр Iditarod Trail Sled Dog Race гэдэг юм уралдаан байт юм байна. За энэ уралдааны 2019 онд төрүүлсэн юм тамирч аа. За энэ уралдаан яг ямар учиртай юм гэхээр 1925 онд нөгөө Аляскийн ном хотод ингээд амар халдвар төвчин гараа. Тэгээд шаардлагатай вакциныг юм 1000 гаруй километрийг туулан байж нохоо чаргаар зөөж авчирсныг гайхалтай түүх байдаг шүү дээ тийм ээ. Балтогийн түүх гэдэг. Тийм. За энэ үйл явдлаас улбаалаад энэ түүх үйл явдлыг дурсаж хүндэтгэх үүднээс энэ уралдааныг 1973 оноос жил болгон зохион байгуулдаг болсон юм байна. За тэгээ энэ уралдаан аягүй сонирхолтой. Яадаг гэсэн цас мөсөн дундуур нохоо чиргаар уралддаг дэлхийн юм хамгийн хүнд спортуудын нэг юм байна л та. Тэгээ ойролцоогоор 1500-аас 1600 км газарт 8-аас 15 хоног зарцуулж уралддаг юм уралдаан байгаа. Амар хол уралдаж байгаа сте тий. Тийм ээ. Тэгээд цагаан гарын нөхцөл байдал ямар байгаагаас шалтгаалаад 8-аас 15 хоног уралддаг гэж байгаа. Тэгээд ихэндээ бол ингэж байгаа 12-аас 16 нохоотой эхэлдэг энэ уралдаан. Тэгээ хамгийн багадаа 6 нохоотой барианд орох хэрэгтэй юм байна. За энэ уралдааны түүхэнд яг нутгийн уугуул тамирчин ялж исэн удаа байхгүйсэн. За тэгвэл 2019 онд Петер Кайзер гэдэг энэ уралдаанч төрүүлснээр энэ уралдаан төрүүлсэн анхны уугуул тамирчин болсон юм байна. Тэгээд одоо би яг энийг бэлдэж явахдаа нэрнгээс ингээ манай үндэсний спортод ингээ гадныхаа хэрэг төрүүлээд байвал ямар санагдах вэ гэж бодсон л доо. Тэгээд яалтчгүй энэ хүний алдарсан шалтгаан нь одоо энэ яг нутаг орондоо хамгийн их дахигдж байгаа хүн юм бэлээ. Аргагүй юм шиг байлээ. Тэгээ энэ хүн 5 настайдаа нохоо чарганд анх дурлаад 17 наснда мэрэгжлийн төвшөнд уралдаж эхэлсэн юм байна л та. Нохоодоо гэр бүлийн юм шиг гişүүн мэт ханддаг гинэ. Тэгээд бэлтгэлийн хувьэр байн хамт байдаг. Энэ бол угаасаа ойлгомжтой бах тий. Тэгээд чарга бол зөвхөн спорт биш, уламжлал, угсаа гарлын бахархал гэж өөрөө хэлсэн байдаг юм байна. Энэ бол өөрөө яг юу гарлын? Одоо Индийн гарлын хүн гэсэн үг үү? Америк. Юу Аляск. Аляскийн уугуул. Тэгэхээр Индия. За тэгэхээр 2019 онд төрүүлснээр зүгээр ч нэг ялалт бол бас биш байсан гэж хэлж болно. Соёлын ялалт байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл уугуул хүн төрүүлчлээ шүү дээ тийм ээ. Тэгээд яг ингэ төрүүлсэн учраас уугуул ард түмнийхээ хувьд бахархал нь болж ийн, урам зориг нь болж байгаа. Тэгээд энэ хүн яг яаж ийм амирх төвчээрийг гаргаж ажилдаг вэ гэдгийг сонирхоод үзсэн чинь 50 градусын хүйтэнд ч чаргаа унаад бэлтгэл хийж идэм байна. 50 градусын хүйтэн гэдэг чинь амар үүд шүү дээ. Тэгээд тэрэн дээр ингээд нохоо чарган дээр суугаад ингээд салхи татуулаад явна гэдэг бол аимшигтай хүйтэн. За зарим үед ингээд бэлтгэл хийж явах тохиол нуурын мөс цөмөрдөг гинэ. Тэгээ ингээд нуурын мөс цөмрөөд ингэжсэн ч гэсэндээ өөрийгөө болон чаргаа татаж гаргаад нохоонуудаа гаргаад ингээд цаашаа бэлтгэлээ хийгээ явж исэн юм асар их төвчээртэй хүн юм байна л та. Ер нь бол хамгийн хүнд спортуудын нэг гэдэг. Харин хувийн амьдралын тухайд бол эхнэр хоёр хүүхдийн амд Аляскийн Бетл хотод амьдардаг эндээ төрсэн юм бэлээ. Тэгээ бизнес эрхэлдэг гинэ. За. Чарганы тоног төхөөрөмж нохоо тижээлийн чиглэлээр ингээ ажилдаг. Өөрийнхөө чаддаг юмыг хийдэг гэсэн үг. За тэгээд нэг ийм хүн түүхэн төрсэн алдартай ийм хүн өнөөдөр төрсэн байт юм байна. За хамтран ажиллагаа танилцуулаад байгаа манай нэвтрүүлэгтээ менопаузыг хэрхэн авах вэ? Өөрөөтэй менопауз хамтран ажиллаж байна. За менопауз гэдэг нэг айгүй гоё төхөөрөмж байгаамаа. Энийг болохоор нэвтрүүлгийн баннер дээр QR код байгаа. За энэ QR кодыг уншуулад хамгийн ухаалаг бос төхөөрөмжийг өдөр болгон 15,000 төгрөг төлөөд ямар ч урьдчилгаа байхгүй, хүүгүй, шимтгэлгүй зээлээр авах боломжтой. За бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд бол энэ бос машин гэдэг аюул чухал байдаг тийм ээ. Энэ бос машины давуу тал нь юу вэ гэхээр хоёр дэлгэцтэй юм лээ. Нэг нь одоо худалдагч руугаа харна, нөгөөх нь худалдаа авагч руу харна. За худалдаа авагч тэндээс юу арах вэ гэхээр миний одоо дааснаас хэдэн рүү уншуулах гэж нэ гэдгийг харах боломжтой. Одоо 1500 уншуулах гэсэн 15000 уншуулж магадгүй шүү дээ. Санамсаргүй тэгвэл хоёр талаасаа хяналттай байх нь. Хоёрдугаарт тэн дээр QR гарч ирэн тэнгуү шууд банкны аппликейшн руу орлоо, QR кодоо уншууллаа, төлбөрөө төллөө. Ийм амар гоё амархан болж байгаа. Энэ бүхнийг менопауз шийдэж өгчээ. За менопаузыг түрүү манай цэгийн хэллээ л дээ. Хэрвээ та худалдааны бизнес эрхэлдэг бол ямар нэгэн бүтээгдэхүүн зардаг, өөрийн гэсэн борлуулалтын цэгтэй бол пост төхөөрөмж бол за таны одоо зэвсэг гэсэн үг ээ. За та одоо бол бас яг бүх хэрэглэгч бол банкны картаар шилжүүлэхгүй шүү дээ. Банкны одоо банкны аппликейшнаар шилжүүлэхгүй. За карт олон төлбөрийн хэрэгслүүд байгаа бол менопаузын онцлог нь бол энэ бүх төлбөрийн хэрэгслүүдийг өөртөө шингээж өгсөн бүх төлбөрийн хэрэгслийг авах боломжтой NFC гэж ярьдаг ойртуулад уншдаг карт
гулгуулдаг карт, QR код генерейт за гэх мэт бүх л боломж нь байдаг учраас Menopause бол таны худалдааны гол зэвсэг мөн. За тэгэхээр энийг хэрхэн авах илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ гэхээр 99 95 86 73 гэсэн дугаараас авна. 99 95 86 73. За тэгээд юу юм бэлээ? Ер нь бол хэрэглэгч сэтгэл гэдэг айгүй чухал гэдэг шүү дээ. Тэгсэн нэг хэрэглэгч ингэж сэтгэлээ үлдээжээ. Өдөрт 15,000 төгрөг төлөөд өөрийн гэсэн ухаалаг бостой олсондоо өстө баяртай байна. Үнэхээр ухаалаг бос юм байна гэж хэрэглэж үзчихэж мэдэрлээ. Босын төлбөрөө төлж дуусаад өдөр багаар төлдөг барьцаагүй зээл авах боломжтой байсан таалагдсан гэд. Энэ төхөөрөмжөө барьцаалаад бүр байрны зээл авцаг хүний түүхийг бий болсон. За тэгэхээр та өдөр бол 15,000 төгрөг төлөөд ердөө 40 хоног төлөөд энэ одоо посыг өөрийн болгох боломжтой. За нэг онцлог нь бол гүйлгээний лимитгүй. Одоо и баримт хевлж өгөхийн тулд нэлээд том төхөөрөмж хийхэд бол энэ пос бол ерөөсөө өөрөөсөө дотроос и баримт нөөтийн баримтыг гаргаад өгчдөг. За тэгээд цэнгээ маш удаан барьж чаддаг гэдэг нэг чухал. За тэгээд хөлсөн банкны дансан холбох боломжтой. Хамгийн гол нь орон даяар танд хүргээд өгч болно. Menopause-ыг та бүхэн түрүүн хэлсэн утасны дугаараар холбогдоод Menopause аваарай. Menopause-ыг хэрхэн авах вэ те? Menopause манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвлүүгээ бүгдээр орцгоё. 1876 онд Америк нэгдсэн улс очно. 1876 оны Америк нэгдсэн улс 6 сарын 5-нд Америкт нэгэн одоо Джеймс дебют хийжсэн гэж хэлж болно. Дебют буюу хөл тавьжсэн гэж хэлж болно. За энэ бол банан. 1876 онд Филадельфийн үзэсгэлэн гэж болсон юм байна. Зууны үзэсгэлэн гэж болж исэн. За ингээд Америкийн нэгдсэн улс болсон энэ одоо үзэсгэлэнд анх удаа банан олон нийтэд ингээд хүрсэн байна. Яаж хүлээж авч ирсэн бол? За одоо ингээд тухайн үед банан ерөөсө харж байгаагүй. Бүгд ингээд төсөөлөл л дээ. Ерөөсө огт харж байгаагүй жимс хурж ирээд. Тэгэд энэ тухайн үед үзэсгэлэнд байхдаа юм нөгөө гэлхэр цаас гэдэг чинь тийм юмд орооцсон. Нэг л их сүртэй юм жимсийг гаргаж ирээд тэгэд нэг ширхгийн ойролцоогоор одоогийн мөнгөөр тооцвол 12,000-аас 15,000 төгрөгөөр нэглийн үнэтэй зарж ирсэн юм байна. За тэгэл хүмүүс гэхдээ сонирхож үзэн шүү дээ. Ер нь хүн гэдэг их сониуч шинэ амтан дуртай бүгдээрээ бананыг авч үзчихэл яаж идэх юм мэдэхгүй. Тэгэл эдгээр ч бас нэлээд самархна одоо ингээд соёлтой яах гал хутга сэрэг гаргаж ирж байна. Зүсэл идчихсэн гэсэн. Түн аваад идэнэ гэж сүрж юм. Банантай холбоотой надад нэг амар гашуун түүх өгдөн шүү дээ гэхгүй. Одоо би нэг 5 6 дугаар ангийн хүүхдлээс юм болоо 6 7 ч юм уу. Манай их ер нь бол бидний бага хахад мөнгө ер нь олдтгүй л хэлсэн шүү дээ. Тийм мөнгө өгч мөгчтэйгэж эрхлүүлдэг хүн баг байхгүй. Манай ихч тэгээд цалингаа босон ингээд надад нэг 500 төгрөг өгөө. Тохойд чи 500 төгрөг чи одоогийн баг хийдий 20,000 ч юм айгүй тийм юутай л мөнгө л төө их байсан мөнгө. Тэгээд дэлгүүрт ингээ юм худалдаж авч идэх гээд орчих банан байна. Би анх удаа банан харж байгаа байхгүй юу? Манай Баянгор аймагт анх удаага л зарагдчихсэн юм шиг байгаа. Тэгээд нэг ширхгийг нь авсан чи яг 500 төгрөг болдог байхгүй юу? Нэг ширхэг 500-ыг худалдаад. Тэгээд би ингээ нөгөө кино минэн дээрээс үзсэн юм чи ингээл амарлаг ингээл юу яагаад арилгаал. Тэгээд гутлын үдээс тайлгцсан. Гутлын үдээс өтч хэрэгээ харсан чи миний банан ингээд хугарч унаа. Шоротой хэлсэн байсан. Амар харуулсан. Идэг үү? Бат би бол идэн. Гүйл нас бол байсан бол идэж эхэлсэн байх л та. За тэгэд банан тухайн үед хүмүүс амар олон хүмүүс хараад исэн юм ба. Күүлээ алдчихгүй гэж сэтгэлээ алдчихгүй гэж хэлсэн. За энэ ямар учиртай энэ яагаад онцгой вэ гэхээр ер нь бол яг банан бол зүүн өмнөд Азиас гаралтай. За Европт бол одоо банан бол очиж исэн. Гэхдээ Cavendish банан буюу юм амтд банан ерөөсөө хүч амжаагүй дандаа ийм нөгөө ийм юутай цардуултаа тийм банаг энэ иддэг байсан юм лээ Европынхан. За энэ одоо Америкт очсон банан бол тухайн үед ийм хөргөгчтэй зөөр хийдэг болсон. Хөргөгч буюу мөс зүс хийж яаж хийж хүүтнэр нь хөргөж авч болдог ийм аргачлал нэвтрээд Америкт инхүү банан гэдэг юм сүл тавьж байгаа энэ өдөр нь энэ ахгүй. За ингээд ерөөсөө л галзуурцсан. За манайхан чинь за ямар ч байсан ингэж гар ба зөв идэггүй ч. Одоо цэрээ хутгаараа идэж хагаад Америкууд банан гэдэг жинсэнд бол дурлсан гэж хэлж болно. За ерөөсөө ингээд бананы хэрэлт бол одоо тэнгэр татсан байдаг. За үүнээс хойш бананы дайн гэж хүртэл хийжсэн. Америкчуудын хувьд бол банан бүр тийм чухал зүйл байдаг байна. Одоо хаанахтай байх вэ?
Дотоодоо юу? Төв Америкт одоо банан тариалдаг улсууд за энэ одоо банан тариалдаг улсуудыг хамгаалахын тулд 38 жилийн турш одоо банан өөрийнхөө энэ компаниудыг хамгаалах гэж дайн хийжсэн, төрийн эргэлт хийжсэн, бананы дайн гэд бүр хэдэн улсад амлсан олон одоо дайнуудыг мөргөлдөөнөдөг оруулсан юм. Бүр нэг хэсэг түүхэн бүлэг хэсэг байдаг Америкчууд тийм. Зөө. Тэгэхээр банан өнөөдөр бол дэлхийн хамгийн их иддэг ийм жимс. За ийм одоо түгээмэл иддэг болоход гол нөлөө үзүүлсэн улс бол Америкийн нэгдсэн улс юм байна л да яалтчих юм. За тэгээд банан идчихээр л галзуур шин. Банангүй бол байх боломжгүй байдаг. Тэгээ банан ч хамгийн гоё жимслийн кали өндөртэй болохоор би л бананд нь айгуу дуртай. Калид нь олж иддэг шүү. Тэгэхээр энэ хүн одоо банан гэдэг зүйл ерөөсөн хамт гэдэг бол шинэ хамт гэдэг бол ямар чухал вэ гэдгийг бол илэрхийлсэн байна. Нэг өдөр л одоо ингэж игээд. За бидэрт одоо манад одоо Монгол зарагдж Chiquita гэдэг банан бол Америк нэгдсэн улсын компани, United Fruit Company гэдэг. За энэ компаниар хамгаалах гэж одоо Төв Америктас нэлийн олон бас цэргийн бараг ажиллагаа, тусгай ажиллагаанууд хийсэн байдаг. Жимс гэдэг бас хүний иддэг юм гэдэг бас хүний түүх болон олон юмд нөлөөлдөг. Цай, давс, маус гэл зөндөө олон юмны төлөө байлж ирсэн шүү дээ. Өсөөд өчгөнд бол угаасаа тэгэл байлгах л тав. Оюун эрдэнэ зунд анх банан идэж үзээ төсөөлснөөс өөр амтдаг. Айгу өөр амттай айгу урам хугарч байсан гэсэн. Би багта банан идэж чаддгүйсэн. Гэхдээ манай зарагддаг банан тийм гоё банан байгаа. Гэтэ биднэрт тэр банан орж ирэхээс өмнө нөгөө хатаасан банан орж ирсэн тий дотроо 6 ширхэгтэй. Тийм баха. Тэр чинь яг банан. Тэр чинь бүр диско мискогийн үе та орж ирсэн. Одоо хүртэл бэди билж тэр банан чаа. Гэтэ амт нь нэг тийм жоох арай өөрч болсон юм. Мэдгүй. Тухайн үед өстой гоё л амттай байдаг байсан. Яг диско мискотой зэрэгцээл ангуу дээр ингээл зарагддаг гэсэн шүү дээ. За 6 сарын 5-нд бас өөр ямар сонирхолтой үйл явдал болсныг хүргэе. 1956 онд л бүгдээрээ дахиад Америкийн нэгдсэн улсаас холдохгүй. Америкийн нэгдсэн улстай. За Америкийн нэгдсэн улсад одоо ер нь бол тухайн үед бас Америкт ялгаагүй цөөхөн хитэн сууг гарч байгаа шүү дээ. За яг үздэг одоо улс даяараа яг тодорхой цагт, дайм цагт хүрч ийл бүгдээрээ телевизийн өмнө сууцгаадаг тийм хитэн нэвтрүүлэг гэдэг. За энэ нэвтрүүлгүүдийн нэг нь Milton Berle гэдэг юм хүний шоу байсан байна. Milton Berle гэдэг хүний шоун дээр 1956 оны 6 сарын 5-нд нэг хүн гарч ирсэн. За энэ бол Elvis Presley. За одоо нөгөө Forrest Gump төр бүгдээ хардаг штэ ингээ бүжгэлдэг хөлийн дараад бүжгэлдэг. Энэ одоо маш тийм томогт мөч ахгүй юу? Одоо телевиз дээр хүн одоо гарч ирээд энэ чинь одоо 56 оны бүгдээ төсөөлт ер нь 90 он төсөөлөхөд бүгд нэг коммун маяг юм байдаг шүү дээ. Оюулын шиг задгаар алуулж байна. Чулуугаар шийдэлээ. За тухайн үед 1956 онд 6 сарын 5-нд үндэстэн даяараа ус даяараа ингээ харж байгаа нэвтрүүлэг дээр нэгэн залуу гарч ирсэн. Юу хийсэн бэ? Хүлээ нэг амар сонио хөдлөсөн. Яа энэ Dog Hound гэдэг кино дуудулсан юм лээ л дээ. Би тэгээд тэрийг бичлэг үзсэн чинь тэр чинь ер нь амар тэр донжтой тийм хөвчлөлтэй дуу. Тэгэл дээрэс нэмэл нэг юм үсээ ингээл дээш ингээл лаг бооцсон юм залуу гарч ирэл хүлээ зүгээр ингээл даялал хэлсэн чинь жоохон байж байгаа л хүүхнүүд Угаас энэ бүжиг бүр амар байсан гинэ. Тэсээ. Хойлоо Elvis Presley гэж яг энэ бүжгээ бүжгэлсэн талаар нь ярьсан шүү дээ. Бүр зарим нь болохоор бүр энэ ямар үзээрийн муухай юм хийгээд байгаа юм бэ гэж зарим нь болохоор амар гоёор хүлээж авсан. Энийг бүр хориглох тухай ярьж ирсэн. Энэ бүр арай дэндүү садар байна. Бүжиг нэ. Одоо бүгдээр харуулын зүгээр л бэдэг бүжиг болчих. Тухайн үед бол за арай л гэл. Ялангуяа хөгчүүд амар муулж исэн гэсэн. Хоёр хуваагдчихсан юм. Үндэсний хоёр хуваасан юм. Үзүүлбэр болсон. Анхны одоо Elvis Presley. За Elvis Presley бол энэс өмнө нэлээд дуу гаргацсан байсан. Гэхдээ үндэс одоо улс даяар хэмжээний од болж амжаагүй байсан. За ингээд нэг удаа телевизээр гарцсан байсан. 3 сард нэг удаа гарсан. Гэхдээ тэрэн дээрээ энэ нэг хөдөлгөөний хийгээгүй. Яг тэгэд 1956 оны энэ өдөр онгод нь орсон юм яасан. Зүгээр л ингээд бүжиглээд хүлэн өөр ингээд даялаад эхэлсэн. Хөл өөр ойлголтод байдаг гэсэн. За ийм өдөр бас болж исэн байх нэ. Нараа шагдар ихч битсэн байна. Манай гадаа бананы үйлдвэр байдаг. Том машинаар нов ногоон төв түүхий банаа ирдэг. Тэрийг нь тус. За төгөлдөр миний дуртай жимс өглөө банан йогурттай идэж хэрэгтэй юм димээ автгаа гэсэн байна. Бананы хальтаа усаар нь ургамал цэцгийн услаа гэсэн байна. Энэ нэр айгуу сайн гэсэн шүү дээ. Ургамал амар сайн гэсэн. За би бананыг бол ингэдэг штэ. Ер нь бол ингээд нэлийн муудсан ингээ харалцсан байхад хүмүүс идэх дургүй байдаг штэ. Тийм банануудыг 2-3 дахин хямдхнаар цуглуулж авч жагаад хөргөчөндөө няслаад хөлтөө чинь. За тэгээ тэрийг гаргаж ирэнгүүтээ мөстэй тэрийг блендерд ч юм бол за тэгээ зүгээр ямар ч илүү дутуу нөгөө юугүйгээр шейк гэж нэрлэхгүй. Яг өндөө бол зүгээр үнэхээр яг заримнаас амттай болдог. Үнэхээр гоё болдог. Уусаа чихлээ л дээ тий. Тийм тэгтээ чихэр энэ ч нэмэх байгаа шүү дээ. Ямар ч чихэр илүү дутуу юм нэмэхгүйгээр жоох мөс үү нэмэл тэл ерөөс яг
тансаг. Тийм зарим бол. За маш гоё хак хэллээ. За дараагийн түүхэнд төрсэн алдартай хүний танилцуулъя. Панчо Вилла гэдэг хүн төрсэн юм байна. Энэ хүн Мексикийн Ардын Баатар хувьсгалын командлагч юм байна л да. За 1878 оны 6 дугаар сарын 5-нд төрсөн. Харин 1923 оны 7 дугаар сарын 20-нд буудуулж нас орсон юм билээ л дээ. За ингээд 1900-аад оны Мексикийн нөхцөл байдал яг ямар байсан бэ гэхээр ядуурл газрын эзэн төвхтийн бодлого газар авчихсан байсан. Хүн амын 90% нь өөрсдийн гэсэн газар байхгүй, баян эзэд хөдөө нутгийг ингээд бүхэлд нь хуваагаад авсан ийм цаг үе байсан л та. Тэгээ ядчих хатан төрийн тэргуунд ямар хүн байсан гэхээр Порфирио Диас гэдэг ийм дарангуулагч байсан юм билээ. Тэгэд энэ хүн 30 гаруй жил ирэх байр хата гадаадын хөрөнгө оруулагчдыг маш их дэмжиж, нутгийнхаа тариалагчдыг бүр ингээд шахаж гаргаад тэгээ тариалагчид нь өсөглөн мүлжлөгт нэрэгдэжсэн ийм цаг үе юм билээ л дээ. За энэ цаг үед Панчо Вилла гэж хүн гарч ирсэн. Тэгээд Панчо Вилла хүүхэд байхдаа ийм баян газрын эзний дарамтанд аягүй хөртдөг байсан гинэ эзнийхээ. Тэгээд 16 настайдаа нэгийг нь буудаад маргалцнаас олоо буудаад тэгээд цухтаацсан. Гэрээсээ цухтаацсан. Ингээд нөгөө явсаар байгаад газаргүй тариачид хулгайч тэмцэгчтэй нийлж авангуудаа арт түмний төлөө гэсэн ийм дээрэм хийдэг одоо нэг төрлийн Робин Худ маягийн ийм юутай болж аримтай болж юу яасан байгаа юм та. Шилийн сайр гэдэг. Тий баг нөгөө талаар тий. Ийм одоо хүмүүсийн нэгдэлтэй болсон. Тэгээд 1910-аас 1911 онд Панчо Вилла хойд Мексикт партизаны айран байгуулад тэгээд хамт олноо удирдаад бүр дайнд оролцсон юм байна. За тэгэнгүүтээ төрийн эргэлт хийж нөгөө нэг 30 жил дарангуулсан Диасич унгаад Мадеро гэдэг энэ хүнийг төрийн эрхэнд гаргасан байгаа байхгүй юу. За тэгсэн чинь нөгөө Мадеро гэдэг нь болохоор яасан гэхээр арт түмний хүлээлтэнд хүрч чадаагүй, хангалттай сайн шийдвэр гаргаж чадаагүй, нөгөө л нэг ядуу байгаад байгаа тариаланч чи яг тэр бах байранда байгаад байсан. Тэгэхээр нь 1913 онд нөгөө армийн генерал Викторио Уэрта гэдэг хүн Мадерог хороонгуудаа дахин цэргийн дарангуул тогтоцсон бэл. Энэ чи айгүй нэг юм ороо бусгай цаг үеэс юм штэ. За энэ хооронд Панчо Вилла юу хийжсэн гэхээр хойд бүсийн айрам гэдэг нэртэй өөрийнхөө айрмыг босгоод тэгээд зарим хотуудыг чөлөөлж эхэлсэн байгаа байхгүй юу? Одоо нөгөө нэг хитрхи баян хүмүүсүүдээс чөлөөлж эхэлж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд Панчогийн айрам 100 гаруй галт ирэхтэй хэдэн мянган морьтонтой юм амар хүчрэг айрам байсан байгаа даа. Амар байгаа сте тий. Тэгээд удаагүй нөгөө төрийн эрхэнд байсан Уэрта гэдэг энэ хүний чи дарангуулыг нур унгаагаад тэгээд Панчогийн айрам Мексик хотыг эзэлсэн боловч Панчо эзэлчингүүтээ Висантиано Карансо гэдэг ийм хүнийг одоо төрийн эрх мэдэлд аваадсан юм билээ. Тэгсэн чинь энэ хоёрын хооронд дахиж эрх мэдлийн зөрчилдөг үүсээд Мексик дахиад ингээ хуваагдсан. Хоёр болоод хуваагдсан гэсэн. Тэгээд нэг талаас нөгөө манай Панчо Вилла байгаа, нөгөө талаас Каренза байгаа шүү дээ. Каренза нь болохоор Америк нэгдсэн улсаас дэмжлэг аваад тэгээд Панчогийн армийг шахаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Панчо Америкийн хил рүү зөрүүлж ингээ давтлаад Америкийн аримтай ингээ Мексикийн одоо энэ хил дээр тулаан өргөнж байгаа байхгүй юу? Тэгээ энэ тулаанд Панчо ялагдсан. Тэгээ Панчо барьж авч чадаагүй юм билээ. Гэхдээ энэ тулаанд Панчогийн арим бүр маш их хүчин суларсан гэж үздэг. За ингээд 1920-ад оны үед бол хүч мөхөссөн Панчо зевсгээ ингээд хураагаад Чихуавад амьдрах юм зөвшөөрөл гуйж ийн л та. За би одоо ингээд амар сайхан амьдр юу надад одоо нэг тийм төрийн эргэлт мэргэлт хийгээд ингээд арим удирдах сонирхол байхгүйгээд бууж өгöd 3 жил амар сайхан амьдрсан байгаа байхгүй юу? За тэгсэн чинь 1923 онд улс төрийн сөрөг хүчин түүнийг автомашинтай явж явах үед нь буудаад амийг нь хороочихсон. Ийм нэг Мексикийн хувьсгалч байд юм билээ. Тэгээд хэдийгээр нөгөө харамсалтайгаар амнасаа алдсан ч гэсэндээ Мексикийн ард түмнийг үндэсний баатар гэж өргөмжилдөг. Тэгээд олон дуу, кино, домогт түүний үйл хэргийг мөвчүүлсэн байдаг юм билээ. Тэгээд нөгөө хамт явж исэн тулдж исэн цэргийнх нэг юм дурсамж байлаа л дээ. Панчо бүхэл бүтэн тосгоныг өөрийн гэр бүл мэт хамгаалдаг байсан. Түүнийг хүүхдүүдтэй харьцах байдал нь яг л энгийн бүр ингээ зарим тохиолдолд аав шиг нь хайр дууран байдаг байсан гэж нэг цэрэг нь дурсамжаа хаваалцсан байдаг юм байна лээ. Тэгэхээр нэг талаас ингээд үндэсний баатар. За тэгээд энэ Панчогийн хийсэн хувьсгал яг ямар ач холбогдолтой болоод үндэсний баатар гэж цоллогдоод байгаа юм гэхээр газар өмчийн реформ хийгсэн гэж үздэг юм байлээ л дээ. Түүний дагсан дараагийн засгийн газаргүй хүмүүст газар олох бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь бол ингээд олон тариачдын амьдралд тус тэмээ өгч байгаа. За нэг талаас буюу сайн талаас ярих юм бол Панчо ийм хувьсгалч хөө. За нөгөө талаас ярил л да. Панчо олон удаа гэрэлсэн гэж түүхэнд бичигдсэн байдаг. За хичнээн удаа гэрэлсэн нь тодорхойгүй.
Гэхдээ ер нь дунджаар 26 их нэртэй байсан гэдэг юм тоо баримттай юм байна. Нэм зэрэг юм уу те? Ер нь бол ингээл нийтдээ одоо амьдралынхаа хугацаанд 26 их нэртэй байсан гэж ярьдаг. Яг албан ёсны хууль ёсны ихнэр нь Льюис Корол де Вилла гэдэг юм хүн байсан юм байна л да. За. Тэгээ хожим нь нөхрийнхөө тухайд дурсамж бичээд тэрийгэ хэвлүүлээд бүр нөхрийнхөө тийм музик байгуулсан юм эмэгтэй юм байлээ. Тэгээд өөрийн төрсөн болон өргөж авсан маш олон хүүхдүүдтэй. За зарим ихнэрүүд нь хувьсгал хийж байгаа энэ байлдаж байгаа үед нь хамт яваад хамтдаа тэмцэжсэн ийм хүмүүс байсан. За тэгээ хүүхдүүдийнхаа боловсрол аюулгүй байдлыг нь эрхмэлдэг ийм аа байжээ. Тэгээд хүүхдүүдээ хамгийн гол нь өөрийнхөө хайрамд юусаа авдаггүй байсан гинэ. Чи боловсрал эзэмш ирээдүйдээ хэрэгтэй хүн болно. Ингээл ерөөс хүүхдүүдэд дандаа сургуульд явуулаад байдаг. За эмэгтэйчүүдтэй харьцах тал дээр бас ингээд айгүй өөр үнцэг яригддаг. Зарим их сурвалж дээр түүнийг эмэгтэйчүүдийг ашигладаг, дарангуулдаг, албан хүчээр хажуудаа байлгадаг. Тэгээд зарим тохиолдолд нөө манипуляц гэж ярьдаг шүү дээ. Тархийг нь угаалгаад хоёулаа хамтдаа тэмцэж байна, хамтдаа эрх чөлөөтэй байна гэж ингэж тархийг нь угаагаад хажуу талдаа байлгадаг гэж ингэж зарим их сурвалж дээр шүүмжилдэг бол өөр их сурвалж дээр эхнэр эмэгтэйчүүдтэй талархалтай ханддаг. Тэднийг маш баатарлагаар хамгаалдаг хүн байсан гэж бичсэн байдаг юм байлээ. За нэг юм түүхэн зөрчилтэй дүр. Хоёр жиш бас зэрэг орч болох дүр шүү дээ. Ингээд хажуутай байлгачсан хамгаалдаг гэх. За, дэмжин ажиллагчдад танилцуулах юм манай нэвтрүүлгийг Корега дэмжин ажиллаж байна. Тэгэхээр хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байгаа бол одоо хэлбэр болсон байна. Хиймэл шүдтэй холбоотой тарах зовир. За өмнөд бол тогтоц муутай байх, сайн алдахгүй байх. За буйланд даралт өгөх, эвгүй мэдрэмж төрүүлэх хиймэл Корега хиймэл шүдний түрхлэгийг энэ тохиолдолд хэрэглээрэй. За хиймэл шүдний түрхлэг Корегийн хазалтын хүчийг 38% нэмэгдүүлдэгэ. Бүх хэмжээ сангуудаар худалдаалж байгаа ийм арт намынгийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Түрхлэг нь хиймэл шүдийг 8-аас 12 цаг барьж бүтэн өдрийн турш дуртаад хоолоо дураараа идэх боломжийг бий болгоно. Манай нэвтрүүлгийг Корега дэмжиж ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Сууд ундрах 26 ихнэрээс хэдэн хүүхэдтэй байх уу гинэ. Би хэдэн хүүхдтэйг нь бий байтугай түүх мэдгүй гэччихв. Өөрөө мэдгүй. За би маш хөгжилтэй нэг тийм түүх сонсч байсан. Йохан Себастьян Бахын гэрийн гадаа ярьж лээсэн махалтай. Йохан Себастьян Бах чинь нэг 7-7-аас 10 хүүхэдтэй юм байна. Тэр чинь маш их завгүй ажилтдаг хөгжмийн зохиолч юм шүү дээ. Дэлхийн хамгийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг гэдэг. Тэр гэртээ очиод нэг мүлгчсэн хүүхдийг барьж аваад миний охин ингээл бүгэлжсэн чи ихнэр нь хөөш Себастьян Бах над чи манай охин биш гэх. Өөрөө хүүхдэд таньдаг хүн. Гэтэ өгнөл тэгэж олол өсөх гоё шүү. Одоо тэгээ зарим аав нар ч бас 3-4 хүүхдийнхээ нөгөө нэр мэр төрсөн өдрийн л сайн зайлаад байдаг. Төрсөд энэ ер нь бол айгүй анхны хүүхдээ бол айгүй сайн санд юм лээ. Тэгээд 2 3 4-өөс нь бол хизээ гэдэг. За тэгэхээр чи 26 ихнэр ихээр чи нэлээд төөрөх байхаа хүүхдүүд дунд. Ихнэр дундаа төөрөх юм байна сүүлдээ бол. За дараагийн сэдвлөгөө бүгдээрээ орцгоё. Дараагийн сэдв Их Британи руу бүгдээрээ очицгоё. 1963 оны 6 сарын 5-нд. За Их Британи төрийн одоо юу Батлан амлахын төрийн нэрээ манайхаар бол одоо Батлан амлахын сайдтай ижил албан тушаалтай. Энэ одоо 63 онд Profumo гэдэг Батлан амлахын сайдтайсан. Их Британи түүхэндх хамгийн сенсацтай, хамгийн одоо атармаатай гэх юм уу, жинхэнэ шар хэвлэл шүүсэн гойдсон. Ховж ив дүүрэн тийм хэрэг яг энэ Profumo-гийн хэрэг гэж явдаг. 1963 онд Profumo өөрөө юу хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр за би өөрөө гэр бүлтэй, за сайд хүн, улс төрийн том албан тушаал ашиж байгаа энэ хүн бол би Кристин Киллер гэдэг 19 настай бүсгүйтэй явуулж ирсэн үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Яхүүдээ. За гэхдээ яагаад яг ер нь бол Кристин Киллер гэдэг энэ 19 настай энэ бүсгүй маш үзэсгэлэнтэй бүсгүй. За энэ хэрэг Кристин Киллер болон Profumo-гийн хэрэг зөндөө олон хүмүүсийг энэ хэрэгтээ татаж оруулсан. За мэдээж хэрэг үнэхээр үзэсгэлэнтэй юм байна. За харуулж байна үү. За тэгэд Кристин Киллер хамгийн эхэлж татагдаж орсон хүн. Үүний дараа Стефен Вард гэдэг нэг хүн байгаа. Энэ зуучилсан хүн байж таарад байгаа. За энэ хүн нэ шүү дээ. Би энийг нь сүулт нэрээ Стефен Вардтай тохиолдсон асуудал юм. За өөр бас холбогдсон хүн бол Лорд хүн холбогдсон. Пастор гэдэг Лорд холбогдсон. За түүнтэй холбоотой Манди Дэвис гэдэг нэг бүсгүй бас холбогдсон. Үзэсгэлэнтэй бүсгүй. За эднээс ингээ холбогдоо. Ер нь л ингээ төмөн асуудал холбогдсон. Нилээн тийм сенсацтай тийм хэрэг 1963 оны 6 сарын 5-нд ил болж исэн. За энийг Profumo өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрөөд огцорсон.
За ер нь эмэгтэй хүмүүстэй холбогдох, гэр бүлтэй холбогдоод гэр бүлийн гадуур харилцаа бол мэдээж хэрэг асуудалтай. Гэхдээ энийг их британчууд өөрсдөө даардаг байсан байна. За маш олон жишээгээр их британчууд ер нь бичигдээгүй хөлтэй. Өөрсдийнхөө улс төрчдийг хамгаалж байгаа гэх юм уу, ер нь ийм хувийн амьдрал руу орохгүй гэсэн тийм бичигдээгүй дүрэнтэйсэн бол проформогийн хэрэг энэ болгоныг өөрчилсөн гэж үздэг. Бид нар бол улс төрчдийг ер нь бол ингээд нэг дураар нь дургуулад байхгүй. Бүгднийг л асууж явах хэрэгтэй байна. Хувийн амьдрал энэ тэрийг гэлтгүүгээр хамгаалж явах хэрэгтэй байна гэж үзчихсэн байна. За жишээ нь бол 1930 онд 8 дугаар Эдвард Уоллес Симпсон гэдэг Америк нэгдсэн улсын нэг урд мас бэлэвсэн санжээ нэг бүсгүүдийг гэрэлсэн шүү дээ. Энэс болоод Элизабет хатан ч хатан болсон санжээ. За энэ хэрэг бол ерөөсөө их Британд аяар хизээж бичигдэж байгаагүй. Энэ тухай дэлхийн хатуур шуураад ирснээс их Британий хэвлэлийнхэн бичдэггүй байсан. Жишээ нь тэр өөрөөр хэлбэл энэ улс төрийн том халдан тушаалтнуудаа ухтгүй тийм хормын хотны явдлын нэг тийм дэлгэж ярьдгүй байсан бол проформогийн хэрэг өөрөөсөн. Яагаад өөрөөсөн шалтгаан. За энэ түрүүн хэлсэн Кристин Киллер гэдэг 19 настай энэ бүсгүй байгаа шүү дээ. За энийг нь зуучилж өгсөн Стивен Вард гэдэг энэ залуу яасан бэ гэхээр Кристин Киллерийг бас өөр нэгэн хүн зуучилжсэн. Тэр нь Иванов гэдэг хүн байсан. Хоёр өөр хүн гэсэн үг юм уу? Хоёр өөр хүн зуучилжсэн. За Иванов бол Лондон дахь цэргийн аташе. Аташе гэдэг чинь юу вэ? Аташе гэдэг төлөөлөгч гэж бас нэгэн төрлийн хэлж болно. Гэхдээ энэ юу гэсэн үг гэхээр ихэнх хүмүүс түүнийг тагнуулах гэж үздэг гэсэн. Өөрөөр хэлбэл цэргийн аташе өрсөлдөгч энэ хоёр чинь хүдэн дайны он жилүүчүүд цэргийн төрийн нарийн цэргийн яамны сайд нь зэрэг 19 настай охин юутай өрсөлдөгч газрын аташе буюу тагнуултай цуг явуулдаг болж таарсан гэ. За энэ тэгээд ерөөсө бөөн асуудал дагуулсан. За ингээд эднес чинь хэрэг төрөхд орооцолдоод хизээ энэ асуудал ихсэн гэсэн чинь энэ Лорд Астер гэж хүн хэлсэн шүү дээ. Энэ янз янзын шоу зохион байгуулдаг, гэртээ шоу зохион байгуулдаг энэ хүн татагдаж ороод. Тэгээ та энэ Менди Райс Дэвис гэдэг энэ бүсгүүдээ яг олсон үсч би тийм ерөөс байхгүй гэсэн чинь энэ тэгж хэлж яхахын үнэн юм уу гэд нөгөө охноос насч тэр ч угаас тэгж хэлнэ л дээ. Бүгдий гэх мэт ингээд ер нь санаа нь бол энэ язгууртнууд манайхаар бол дарга нар гэдэг бол дандаа л худлаа ярьдаг гэдэг санааг тэр эмэгтэй хэлснээр маш алдартай бас үг болж Английн улс төрд үлдсэн байдаг юм байлаа. За ингээд ер нь хэрэг мандсан тэгээд хүдэн дайны үеэр байсан учраас энэ проформо бол алдан тушаалаас огцорсон. Гэхдээ хамгийн харамсалтай нь энэ нөгөө дунд нь найз нөхдийг шоу зохион байгуулдаг нэг хүмүүдэг ш тэнд ингэж уулзгаа ингэж гэж ярьдаг Стивен Вардыг бүгдээрээ гол гимтэн болгож ашиглахаар болсон. Аль алдлаасаа. Йоо яваа хэвлэлийнхэн, шүүхийнхэн улс төрчид нийлж байгаа. Энэ ерөөсөө энэ бүх хэрэг проформогийн хэргийн хамгийн гол буруутан бол Стивен Вард ийм балер хүн байж болохгүй. Энэ зуучлалаараа гэд шүүх хурал хийсэн. Стивен Вард амиа орлсон. Бүтээгч амар хавцсан биз дээ яа. Хавцсан. Тэгэхээр ингээл энэ нэг бузар булаа хэрэг гэх юм уу янз янзын асуудал. Сүүлд нь хинлүү бухчихж байгаа гэхээр зүгээр нэг дунд ингээл зуучл яг дунд нь ингээд тэнд уулзгаа тийм юу парти болно шүү ингэшүүл гэж ярьжсэн л хүн байгаа байхгүй. Тэгсэн чинь дунд нь ингээд хавчигдаад энэлүүгээ хамаг буруу нийгмийн бузар булаа нийгэм ч энийг сонсчод ингээд сочирдэн штэ. Өө энэ лорд энэ дарга нар ч бүтдгүү хүмүүс гэдэг юм байна гэдэл ингэнгүүт нэг хүнийг авчиад цаацлагч байх те өөр амиа олчих юм л да хөрх юм. Тэгээ энэ бол ер нь бол Их Британий түүхэнд бас эргэлтийн зэг гэж үздэг. За хэвлэл мэдээллийн байгууллагууд зүгээр ингээд хаанцалаад байж болохгүй мэн. Ер нь л бүгдийг асуух хэрэгтэй юм. Болгоомжтой байх юм хэрэгтэй юм байна. За нөгөө талаар ингээд ер нь улс төрдөө бас динамикт нөлөөлсөн гэж үздэг. Энэ консерватив намынхны төлөөллийн хүчин суйрлуулад сөрөг хүчнийхэн гарч ирэх бас суурийг нь тавьсан мөч гэж үздэг юм билээ. Өрсөлдөгчдийнхний. Гэтэ бас сони юм ба тийм чинь хэдэн он блэ? 1963. Харин тийм ээ. Нийгэм айгу сонирн байсан юм байна. Одоо бол манайхан бол нэг юм хэрвээ ийм явдал газар авлаа гэхэд нэг тийм юу ингэж нэг цуглуулад байсан хүн гэхээсээ илүүтэй нөгөө очиод байгаа хүмүүс л айгу хүчрөө байна гэж харна да тий. Очиод мэдгүй юм. Гонжид очиод байгаа нь сонирн байгаа ч тий. Би хариулахаас төдөлцөж байна. Яасаа яагаад байгаа юм уу? Зүгээр хүний бас нөгөө биологийн тийм өгөгд гэж байдаг штэ тий. Нэг боломж нь олдвол хүн болгон ингээд хийдэг үл гэх юм уу бүгд л нууцаар нэг хийдэг магадгүй юмтай холбоотой юм уу? Яг энэ дарга нар гэдэгтэй биш.
ер нь л энэ магадгүй хүний ингээд төрлөх харин шинж байж магадгүй. Гэхдээ тэр чинь улс төрийн өндөр албан тушаалтан байж иймэрхүү юмнаас нэг жоохон хүн биш болчих юм уу? Жоохон гараа татаад жоохон эвтэйхэн байж болтгүй бах та. Зүгээр илүү нууцлал хийх бах те. За хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголиа манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. Ийм Монголиа системээр дамжуулаад эрүүл мэндийн бүхий л төрлийн үйлчилгээг захимаар авах боломжтой болсон. За одоо жишээлбэл юуг авч болж ийн гэхээр ингэж байгаа нийт 19 төрлийн үйлчилгээ захим хэлбэр шилжээд иргэд хаанаас ч 24/7 авах боломжтой байсан. За энд нь вакцины гэрчилгээ, эмнэлэгт цаг авах, эмнэлгийн магадлага, шинжилгээний хариу авах, за эмнэлгийн цаг цуцлах, олон улсын аяллаа эрүүл мэндийн гэрчилгээ, цусны бүлгийн мэдээлэл, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг нь сонгож болно гэх мэтлээ ерөөсө дурдах юм бол амар олон бүтээгдэхүүнүүд байна. За энэ ийм Монголиагийн энэ яг юуны эмнэлгийн үйлчилгээтэй холбоотойгоор би сая нөгөө өөрөө эмнэлэгт хэвчээ учраас айгуу сайн мэдэж ин л та. Яг ингээд эмнэлэг дээр очиод цаг авах шаардлагатай болох юм бол ийм Монголи аппликейшн руу ороод авчин. За тэгээд очиж аваад эмнэлэг дээр очиод цагаа баталгаажуулах юм шууд ийм Монголи дээр мэдээлэл ирдэг. За та тэдэн оны тэдэн сарын тэдэнд тэр тасагт ингэж үйлчлүүлэх юм авлаа гэд. Тэгээд шинжилгээ хүмүүс шинжилгээний хариугаа би заавал эмнэлэг рүү ингээд уцтаж мэдэх гээд шаардлагагүй. Миний шууд юун дээр ийм Монголи дээр бас хүрээ дэрний айгуу амар юм билээ. За надад ийм Монголиа бол ерөөсөө баг Монголд ажил амжуулахын тулд ийм Монголиаг бүтгэхэд хэцүү болчихж. За тухайлбал янз янзын иргэний өмнөлхний лавлага, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөө, өөрийн эзэмшиж байгаа байр нь өөрийн нэр дээр нөө, газар нэр дээр нөө гэх мэт бүх мэдээлэл харахаас гадна хамгийн сүүлд надад ийм Монголын таалагдаад байгаа нэг үйлчлэг нь. За би ингээд банкн дээр очлоо. Иргэний өмнөлх байхгүй бол ийм Монголигаар код аваад за ингээд хэлэнгүүд иргэний өмнөлөхгүй бас үйлчлүүлждэг болсон. За тэгэхээр одоо энд тэнд очихороо л нааш цааш гүүгээл хамаг цагаа алддаг байсан бол энэ болгоныг юм Монголиа яалтчгүй хэмнэж өгч байна те. Тэглгүй яах вэ? За одоо жишээлбэл дахиад дурдж өгөх юм бол эмчийн үйлслэг, дархлаажуулалтын мэдээлэл, жирэмснийг хөтөж, эмийн жор, гомдол илгээх хэсэг байх нь бас айгүй зүгээр шүү. Их хүүхдийн дэвтэр, эмнэлэг хайх, цэцэрлэгийн шинжилгээ, дархлаажуулалтын мэдээллийг та англи хэл дээр авсан ч болно гэх мэтчлэн таны цаг завыг хэмнээд ийм гоё үйлчилгээ гарсан байгаа. Тэгээд та бүхэн ийм Монголи аппликейшнаараа яг энэ үйлчилгээнүүдийг ямар ч үн төлбөргүйгээр аваарай. За баярлалаа манай нэвтрүүлэгт ийм Монголи хамтран ажиллаа. Ийм Монголи гэсэн Facebook пэйж нь та бүхэн лайк дараарай. EMA цэг юм гээд аль бисны пэйж веб хуудас байгаа. Та бүхэн бас илүү дэлгэрэн мэдээлэл авъя гэвэл энд нь хандаад авч болно. Хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ийм Монголи манай нэвтрүүлэгт хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлж байна. Одоо бүгдээрээ үчи хоёр хүн ярьлаа. Хоёулаа ингэ ярьсан шүү дээ. Аргу нойрноос сэрэг байгаа. За одоо бүгдээрээ бас арай орчин үеийн бүгдээрээ дөхөн Гиннесийн рекордын тухай нэг жоохон ярих гэж бодлоо. Гиннесийн рекордтой холбоотой 6 сарын 5-нд нэлээд олон ганц биш нэлээд олон тэм сонирхолтой рекордууд эвдэгдэжсэн байна. 2011 онд хамгийн олон одоо нэг юм дуурдаг гал байдаг штэ. Ингээд дуурдаг гарахад тэр ч эрзэнэн галууг жигсаасан тийм рекорд эвдэгдэжсэн. Сайн. За хэдэн метр одоо метрээр яригдахгүй километрээр л яригдах. За энэ гэсэн мэн Cozy гэдэг компани, Cozy.com гэдэг одоо юм вебсайт тэр компани нь энэ одоо албаар бодлогын чанартаар Гиннесийн рекорд эзэмшсэн юм байна. 17,782 эрзэнэн галууг одоо жигсаагаад одоо нэг одоо майл бээр гэж байгаа нэг бээр бол ойролцоо 1.6 км гэдэг. 1.6 км-ийн турш юм галаануудыг ингэж үрж тавьснаар дэлхийн Гиннес рекорд эвдчихсэн юм байна. За энэ бол мэдээж хэрэг юуны буйны зориулалтаа өөрийнхөө компанид сурталчлах зориултаагаар бас Гиннес рекорд эвдээд байдаг юм байна л да. Тийм бах уу. За тэгсэн чинь 2020 он 6 сарын 5-нд нэг сонирхолтой бас Гиннесийн рекорд эвдэгдсэн байна. За Гиннесчд гэдэг тийм мэрэгчлэлтэн байдаг юм байна. Бүр мэрэгжлийн хүмүүс. Яг гэхээр хин олон Гиннесийн рекорд эзэмших вэ гэдэг уралддаг нэг биш. За. Ерөөсөө маш олон Гиннесийн рекордуудыг эзэмших сонирхолтой тийм уралдаан явж идэг юм байна. За энэ тэгэл хачаа сонь өндөршиж үзэл. За Ашрита Фурман гэдэг хүн дээд рекордыг эзэмшдэг юм байна. Энэ хэдэн Гиннесийн рекорд эзэмшдэг эвдсэн гэж бодож байна. Харин за дунджаар 150 700 одоо Гиннесийн рекорд эвдчихсэн хүн байт юм байна. Тэгэд нэгэн зэрэг 200 Гиннесийн рекордыг эзэмшижсэн нэгэн зэрэг. Тэгэхээр энэ чинь байнга өөрчлөгддөг юм байна. Хоорондоо өөрсөлдөд энэ утгаараа нэгт бичигддэг юм байна. За одоо бидний ярих гэж байгаа юм бол Дэвид Раш гэдэг Америк нэгдсэн улсын энэ хүн 181
тухайн үед 2024 он буюу өмнөх жил 181 Гиннесийн рекордыг нэгэн зэрэг эзэмшижсэнээр тухайн үеийн хамгийн олон Гиннесийн рекорд эзэмшигч 2020 онд бас нэг ээлжид нэг юм рекордыг эзэмшижээ. Энэ нь ийм нөгөө лимоны шүүсийг маш богино хугацаанд уух гэж 1 литр лимоны. Тэгээ лимон ч ингээл доодох ингээ ер нь л ингээ аргагүй шүү дээ. Ер нь гэсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг шүүс асгарч байна. Өмнөх рекорд нь 23 секунд байсан байна. За энийг нь 1 литр лимоны шүүсийг одоо 17 секундэд үзүүлсэн гэдгээр бас нэг сонирхолтой Гиннесийн рекорд эзэмшиж тухайн үед өөрийнхөө 150 дахь Гиннесийн рекордыг эзэмшижсэн юм байна. За. Бүр Гиннесийн рекорд чинь бүр юм юу болсон? Спорт болсон байт юм байна. Хоорондоо өрсөлдөөл хийж идэг тий. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За манай дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэгтээ менопаузыг хэрхэн авах вэ яриатагаар менопауз хамтран ажиллаа. За мөн хиймэл оюун суурилсан иргэний хамгаалт ийм Монголиа хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдэгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа Аргуна.